Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн байна уу? За хүүхдүүдээ бид нар Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас зохио явуулсан хонгорын хүүхэд хөтөлбөрийн Эрдэм боловсралтай анги төрөлд орсон. Энэ төрөлдөө манай анги шалгарсан байна. За тийм учраас ийм мундаг сайхан чамдартаа баяр хүргье. 2025-аас 2026 оны хичээлийн жил ерөнхий боловсролын номгон сургуулийн Д9-2 багштай 3-гийн анги хамт олон хонгорын хүүхэд хөтөлбөрийн Эрдэм боловсралтай анги төрөлд оролцлоо. За энэ үйл ажиллагааны хүрээнд ангидаа сурагчдынхаа сурлагын ахиц амжилт чанарыг ахиулах зорилгоор мөн сурагчдын сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор унших чадварыг ярих, ойлгох, бичих чадварыг хөгжүүлэх мөн Монголынхаа түүх соёлоос судлах ажлуудыг бол дэс дараатай зохион байгуулж ирлээ. За энэ ажлуудын хүрээнд бол бид хэд зорилго тавиа ажилласан байгаа. Ямар зорилго тавьсан бэ гэхээр улсын хэмжээний, аймгийн хэмжээний сургуулиас зохиогдож байгаа уралдаан тэмцээнүүдэд амжилттай сайн оролцоно гэсэн зорилго тавьчихсан. За зорилгынхаа хүрээнд зорилготой хүрэхийн тулд бид нар Баянхонгор аймгийн Ном Эрдэм гэж аян зохион байгуулагддаг байгаа. Ном Эрдэм аяны 3 дахь үе буюу төрлөх нутгаа танин мэдээ гэсэн бяцхан ном хийх уралдаанд анги хамт олноороо Баянхонгор аймгийн болон 8 сумын танилцуулгыг авч судлаад манай хүүхдүүд бяцхан ном хийж бүтээлээ гаргаж энэ бүтээлээрээ сургуульдаа 2 дугаар байр эзэлсэн юм амжилт гаргалаа. За мөн олон улсын захим кенгуру олимпиадын захим сорилгод 17 сурагч оролцож 1-р зэргийн 6 сурагч, 2-р зэргийн 2 сурагч, 3-р зэргийн 3 сурагч шалгарсан. За мөн Өрөбек шооны сургалтыг бол 3 төрлөөр ангидаа зохион байгуулсан байгаа. За энэ сургалтаар бол маш сайн хүүхдүүд маань ангиараа 100% шоогоо эвлүүл сурсан. Мөн сургуулийн аврах шалгаруулах уралдаанд 3 төрлөөр ороод манай анги 5 хүүхэд 1-ээс 3 дугаар байрыг эзэлсэн. Мөн аймгийн Өрөбек шооны аврах шалгаруулах улсын хэмжээний олимпиад улсаас хүүхдүүд иж оролцсон. Бас манай ангийн хүүхдүүд маань хамтарч оролцоод 3 төрлөөр орсон. 17 сурагч ороод эс мөнх төгөлдөр 2 харьцан 2 шооны төрөл 3 дугаар байр, гурвалжин шооны төрөлд эс мөнх төгөлдөр 2 дугаар байр, Б Болдбаатар 3 дугаар байр, мөн 3-ыг харьцан 3 шооны төрөл мөнх төгөлдөр 4 дугаар байр эзэлсэн юм амжилтуудыг гаргасан байгаа. За мөн сэтгэж чадвар оюуны хөгжил хичээлийг манайх ангидаа хичээлж эхэлсэн байгаа. Ингээд 2025 оны намрын сорилгод анги хамт олноороо оролцож топ үнэлгээтэй 9 сурагч, сайн үнэлгээтэй 15 сурагч шалгагдсан. За хүүхдүүдийнхаа сэтгэх чадвар дээр хэр хөгжсөн бэ гэдгийг харуулад бид нар могоо шоогоо эвлүүлнэ. Мөн 3 төрлийн шоогоо, Рубик шоогоо эвлүүлж сурсан учраас шоонуудаа эвлүүлж харуулнаа. За үнэхээр мундаг байлаа. За одоо миний хүүхдүүд Өрөбек шоогоо 3 төрлөөр хийж үзүүлнэ. За. За мөн манай ангидаа уншлагын цагтаа болсон байгаа. За уншлагын цагийг бол 3 дахь өдөр 12 цагаас номын санд ирж уншдаг. За 11 цагт бол степ сургалтыг зохион байгуулдаг байгаа. 1 дахь өдөр болгон эдүүтэн хичээлээ ордог. Мөн сэтгэлгээ хөгжүүлэх чиглэлээр алхмаар хөтөлбөрийн хүрээнд өгүүлбэртэй бодлогын дэвтэр, 1 бодлого 1 амжилт гэсэн дэвтэрнээ ажиллуулж нийтдээ хүүхэд бүр 135 бодлогыг ботсон байна. Энэ жилийн хүрээнд мөн эцэг эхчүүдтэйгээр уншихгүй бол сэтгэхгүй гэсэн дэвтрийг ажиллуулж эцэг эхчүүдээр өдөр болгон нэг сэдвийг 3 удаа уншуулад нэг сэдвийг минутанд 1 удаа уншаад унсан сэдвийнхаа утгыг ойлгож ярьж эцэг эхчүүд маань үнэлж дүгнээд 7 хоногийн 5 дахь өдөр багш тооцож явдаг байгаа. Энэ маань хэвшмэл үйл ажиллагаа болсон. За хонгорын хүүхэд хөтөлбөрийн хүрээнд манай анги түүх соёлоос судлын ажлын хүрээнд их нутгаараа бахархах, өөрийн төрсөн нутгаараа төрсөн нутгаа хайрлан хамгаалах ийм сэтгэлгээтэй болж байгаа. Ингээд Монгол хүний зүрхний бичээс гэдэг шүлгээ уншъя.
За манай хүүхдүүд бол ном уншдаг ийм тогтсон цагтай байгаа. Номын сандаа номоо уншичаад унсан зүйлийнхаа утгыг номын санчтай ярьж өгч байгаа. Бага байхад нөгөө чи номодтой чацуу байсан гэж мэддэг ярьсан. За STEM сургалтыг бол манай анги 3 дахь өдөр болгоны 11 цагаас одоо номын сандаа орж ирж суралцдаг байгаа. За хүүхдүүдээ сэтгэн бодох чадвар, зохион бүтээх чадварыг бол маш сайн хөгжүүлдэг. Манай хүүхдүүд бол сурах хүчгээсээ гадна өөрсдөө бас зохион бүтээж өөрийнхөө бүтээлүүдийг бол төрлөөр нь гаргаж байгаа нь бас их амжилттай сурч байгаагийн нэг илрэл болох юм аа. За ингээ хүүхэд бүр өөртөө хийсэн бүтээлээрээ бас бахархдаг. Үнэхээр одоо энэ сургалтандаас ирэх ёстой маш их баяртай байдаг. Тэгээ хүүхэд болгоо одоо нүдэнд дүүрэн гэрэлтэж цоглог одоо үнэхээр гоё зүйлийг хийж бүтээж гинэ гэдэг нь бол яг хүүхдүүдийн одоо ингээ хийж байгаа тохиолдолд харахад бол үнэхээр бахархмаар сайхан санагддаг аа. За мөн эдгээр ажлуудыг явуулсны одоо үр дүнд манай анги маань сургуулийн унших математикийн стандартын авраг анги хамт олон 2025 оны математикийн хичээлээр аймгийн Масын олимпиад 5 дугаар байр 2026 онд Монгол хэл хүн орчин хичээлээр аймгийн Масын олимпиадад 3 дугаар байр эзэлсэн амжилтуудыг гаргасаар байна.